Монголчууд үзэл санааны лидер ирж хааж байх үед яг нийгмийн захиалгаар улс төрд орсон хүмүүсийн нэг бол Тэмүжин. Хууль зүйн сайд авсан энэ хүнтэй би ярилцаж өнөөдөр маш сонирхолтой үн цэнтэй яриа өрнүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Их сургуулийн танхимаас улс төрд ороод өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл санаагаараа өөрчлөлт хийх гэж оролдоод бүтлгүүцсэн. Тэгэхээр түүний уналт, босолт тэгээд бараг амьсгалдаг болов гэмээр энэ ардчилсан үзэл санааны тухай үн цэнтэй яриаг та тоглон үзнэ үү? Надад түүнээс асуух 55 асуулт байна. За өдрийн мэндэ сайхан амарч натаа. Яг та микрофон зурч. Өнөөдөр их халуун өдөр шүү. Ер нь манай цаг агаар Монголын улс төр хоёр ч аль амар экстрим болоод байна уу? Яг нь сонгуульд өгч байгаа болохоор хүн болго хөдөлгөөнд орж магадгүй. Ааха. Тийм. За хоёлоо шууд асуулт хариултанд орчихъя. За. Би хүний хувьд танд хамгийн их итгэл үнэмшил таны итгэл үнэмшилт хамгийн их нөлөөлсөн 3 хүн. Эхнийх нь манай өвөө баха. Манай ээж аав. Би өвөө дээр бага насаа өнгөрөөсөн. Тэгээ нэлээд номтой хүн байсан. Намайг багад бараг 2-3 тагаас эхлээд хөлөг тоглоомоор тоглож сургасан. Тэгээ би ер нь нэг 10 нас хүртлээр шатарнд нэлээд хоббидо дуртай байсан. Тэгээд нөгөө хүүхэд байх чинь гадаагш тоглосмоор байдаг. Гэрд байнг шатар тоглоод байх бас жоохон уйдгартай. Тэгээ тэрнээс хойш ер нь 10 наснаас хойш шатараас жоохон үргэсэн баг. Гэхдээ ингээд багаас шатар тоглож сургасан, ном уншиж сургасан. Ер нь бол ингээд энэ ертөнцөд танилцуулахад тэр хүний өөрийнх нь энэ ертөнцийг ойлгодог тийм дотоод үзэл санаа над руу ингээд нэлээд сайн гүн орсон. Тэрний нэг нь агуулга тэр байдлаар нь би өвөөгөө эхлээ хэлэх ёстой. За мэдээж хоёрт нь намайг энэ төвшөнд авчирхад хамгийн тусалсан хүмүүс бол Монгол Улсын их сургуулийн хуулийн багш нар. Тэр дотроо Лондон дэржгээд тэр үед анх хуулийн мэрэгчлээ биш боловч философи мэрэгчлээ тийм багш ирээд хүүхдүүдэд хичээл заагаад би анх удаа тэр багшийн гарын шам маягтай философитой танилцж ирсэн. Тэгээд Шофенгауэр гэдэг маш олон философчдын үзэл санааг тэр багшаараа дамжуулж тэр багшийн маань найз бас нэг цогцойхон гэдэг бас нэг тийм багш байсан. Манад иргэншил заадаг гэсэн түүх. Тэр хоёр багшийн мэдлэг надад бас маш хүчтэй өөрчлөлтийг авчирсан. Танд тэгвэл хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн 3 ном. Маш олон номууд байгаа. Хамгийн багадаа надад цуг өссөн гэж хэлэх үс. Тийм ном бол Монголын нус товчоо. Сонирхолтой ном. Манай өвөө Монголын нус товчоог намайг ер нь 10-аас 17 насны хооронд тэр номыг зөвхөн 5 удаа уншуулсан. Тэгэхээр тэр ном надад бол маш сонирхолтой бод гүн гүнзгий ертөнцийг нээж өгсөн баг. Хоёрт нь нэг ном дурдж би чадахгүй байна. Нэгчлэн үзэл санаатай холбоотой маш олон номууд намайг бас өөрчлөхөд тусалсан. Айн Рэндийн номууд байсан, Хайекийн номууд байсан, Мизес гэх мэтлэн энэ чиглэлийн үзэл санааны номууд бол надад бол том өөрчлөлтийг авчирч өгсөн. Гуравт нь дахиад би нэг номыг гэж бас хэлж чадахгүй байна. Миний номын сангийн маш том орон зайг эзэлдэг толичүүдээр дамжиж юмстай холбоотой асуудал дээр хүүхдүүдтэйгээ ярилцах дуртай. Би мэддэг гэж өөрөө шууд хэлэхээсээ илүүтэйгээр тэр толичийг аваад ирдэ. Тэнд юу гэж яах гэж өөрийг нь уншуулж байгаа дараа нь энэ дээр ийм байгаа юм чинь нийтлэг түүхийнхээ хувьд эсвэл хүн төрөлхтний дундаж ойлголтынхаа хувьд наадах чинь ингэж тайлбарлаж гэн гэх мэтлэн ярих дуртай. Тийм учраас би шууд 3 ном гэхээсээ илүүтэйгээр хамгийн хэрэглээтэй байдаг 3 бүлэг номуудын юм хэлж чадах юм байна. Та ер нь ингээд яг чухал шийдвэр гаргахдаа юуг яг зөв буруугийн хэмжүүр болгодог вэ? Хоёр зүйл их чухал. Нэгдүгээр миний үнд зүйл энтэй нийцж байгаа үе гэдгийг асуух дуртай. Би өөрөө ийм үнд зүйлтэй штэ. Миний дотор ийм зарчим амилдаг штэ. Тийм учраас миний энэ шийдвэр гаргахад тэр маань өртөж гэнэ үгүй юу? Тэрэндээ хохирол учруулах вэ? Тэр маань ер нь юу гэж хэлж байгаа гэж дотгошоо жоохон анирдж байгаад сонсох дуртай. За хоёрт нь мэдээж хэрэг
өөрийнхөө үнд зүйл санаанаас илүүтэйгээр судалгаануудтай объектив мэдээлэл дээр бас ажиллах дуртай. Ер нь л факт баримтууд ингэж яриад байна. Тийм учраас би шийдвэр гаргахдаа илүү баримтад тулгуурлах хэрэгтэй юм шүү гэдэг тийм одоо оюухай илүү ажилдаг гэх юм уу да. Тэмүжин гэдэг хүний тухай бидний мэдэхгүй сонирхолтой 3 баримт хэлээч та. За эхнийх нь намайг Тамирчин гэдгийг тэр хүн болгон мэдэхгүй хаа. Юуны тамирчин бэ? Тэртээ би багасаа боксинг спортоор хичээлдэг байсан. Ер нь бол баг байхад нөө энэ хуучин коммунист дэглэмж ингээд задраад нээлттэй болсон шүү дээ. Яг тэр завсар нэг гардан толооны урлагуудын чиглэлийн мэдээлүүд их орж ирж байсан. Янз бүрийн ном. Тэгээ тэрийг хараад тэрүүгээр дамжиж нөгөө боксоос тэр чиглэл рүү хөлөх гэж оролдож байсан. Тэгээ тэр талын бол хүмүүс бол мэдэхгүй байж магадгүй. Тийм байна. Тэгээ хоёрт нь намайг хүмүүс анхны мэргэжил дээр архитектор маягийн инженерээр сурж байсан гэдгийг бас мэдэхгүй байж магадгүй. Багасаа би зурганд их авьяастай байсан. Тийм учраас ер нь бол гарын дүү их сайтай. Гуравт нь? Гуравт нь одоо хүмүүсийн мэдэхгүй зүйл одоо хоосаа хийдэг гэдгийг бол мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ гэртээ зөвхөн. Бусдад гайхуулах гэж биш. Таны өдөр тутмын мэдээлэл авдаг сувг. Янз бүрийн сувг зөндөө байна уу? Одоо ч ингэ сошиал дээр маш олон сувгууд гараад ирсэн. Тэгээд ихэнхдээ албан ёсны их сурвалжуудтай тэр их сурвалжуудыг дамжуулж байгаа мэдээллийн хэрэгслүүдээс нь мэдээг баримтжуулж харах гэж оролддог. Амхандаа одоо факт чек хийх гэж оролддог. Тийм учраас яг нэг дан суугад итгэдэггүй. Ихэнхдээ манай дотоод сэтгүүл зүй бол тэр төргөө ингээд өөрөө ардаа ямар нэг эзэнтэй эсвэл захиалах сэтгүүл зүй дамгаалцсан байдаг учраас харьцуулах их дуртай. Энэ чинь энэ чиглэлийн хувьтай хамаартай. Энэ нам руу илүү төхөө байдаг. Энэ тал руу илүү бичдэг те. Энийн ард ийм компани байдаг гэдэг харьцаалт байдаг учраас тэдний ашиг сонирхлыг хөндөөгөө бол илүү бодиттой байж магадгүй гэдэг мэдэн дээр ажиллах дуртай. Ер нь сайд гишүүн байсан хүмүүс ордноос гарахаараа тэр албан тушаалаасаа буухаараа юу хийдэм бол гэж боддог л доо. Та ер нь ямар ажил хийж энэ сүүлийн жилүүдэд? Мэдээж хэрэг сулаан дээр л банк сууж байна. Угаасаа одоо дархиараа мөнгө олох гэж оролддог тэр бүлгийн төлөөлөл учраас тэр ажлаа банк хийж байна. Хоёрт нь мэдээж хэрэг хоббигоо бас бизнес одоо олон нийтийн үйлрэг болох гээд бас нэг тийм сайн дурын маягтай бас ажил хийж байна. Улс төрийн ажил бол банк шүү дээ. Та ямар бизнестэй вэ? Нэг тийм спортын дэмжлэг үзүүлэх тийм нэг тийм бизнесийг одоо эхэлж байна. Ер нь бол жоохон албаны маягтай. Нөгөөдөөгөөрөө ингээд Монгол улсын хувьд одоо үндэсний аюулгүй байдлыг жоохон дээшлүүлж болох хэмжээний тийм спортод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд одоо эхэлж байна. Миний өөрийн бодлого спортын чиглэлийн одоо дэмжигт дэвцэн бизнес гэсэн үг. Миний өөрийн үндсэн хийдэг бизнес бол судалгааны ажил шүү дээ. Та хэдэн удаа их хурлын гишүүнээр сонгогдлоо? 2 удаа сонгогдсон. Энэ хугацаанд эрх мэдлээ ашиглаж жидүү гэх мэт тусгай сангуудаас зээл авч ирсэн үү? Миний хамгийн одоо өөртөө барьдаг том хатуу зарчим 2012 онд тэр бол 10 оноос эхэлсэн. Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль гэдэг хууль J2, J-Squatter хоёртой хамтарч би одоо өргөн барьж ирсэн. Тэр хуулийн дээр нэг том чухал заалт байгаа. Албан тушаалтай өөрийн хувийн албаны давуу байдлаа ашиглаад одоо ямар нэгэн төрөөс баталгаа гарсан зээл хүртэж байж болохгүй гэж нэг эхнийх нь. Хоёрт нь тэр албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүд мөн адил энэ зээлийг хүртэж байж болохгүй шүү гэдэг ийм зарчмыг би хуульчилж өгсөн. Тэгээ энэ өөрийнхөө батлуулсан хуульд үнж байх гэж маш их хичээж байгаа. Тэгэхээр аваагүй гэсэн үг. Ямар нэгэн одоо би бол миний эхнэр хүүхэд ямар нэгэн төрөөс баталгаа гаргасан зээл хүртэж ерөөсө болоогүй гэсэн. Та боловсролын зээлийн сангаар хүүхдүүдээ сургаж ирсэн үү? Миний хүүхдүүд боловсролын зээлийн сангаар огт сураагүй. Би өөрөө зээл авч байгаагүй. Миний яг одоо эхнэр гэдэг юм гэр бүл дотор харилцаа бол байхгүй. Гэхдээ манай дүү авсан юм байлээ. Тийм мэдээ яваад байлээ. Тэгээд би дүүгээс асуусан. 30 гарцсан хүнийг одоо би өөрөө бүгдийг одоо мэдэхгүй шүү дээ.
Тэгээд дүүтэйгээ нэг 2 удаа юм таагүй маргаанд орсон. Эхнийх нь 2012 онд шиг санаж байна. Манай дүү боловсролын яамд ажилд ороход нь ах нь найзлаа захиад тэр яамд ажилд оролцсон юм шиг зохимжгүй байна. Чи наансаа гар гэж хэлсэн. Тэгээ харамсалтай нь 30 гарцсан 40 хүрж байгаа хүн чинь та надад одоо тусалж чадахгүй битгий гайвал гэдэг үг хэлсэн. Тэгээ тэрнээс хойш ах дүүгийн харьцаа бараг дасгашгсан. Та буудлагын спортоор хичээлдэг түрүүн бас дурдлаа те. Яагаад энэ спортоор хичээлдэг юм бэ? Улс төрчид ер нь ингээд энэ орчин үеийн нийгэмд чинь хамгийн их стресстэй мэрэгжил гэдэгт одоо хэд хэдэн мэрэгжил ордог юм байлаа. Тэрний хамгийн оргил хэсэг дотор нь улс төрч үеийн улс төрийн ажилд салбарт ажиллаж байгаа хүмүүс гэдэг тийм одоо үг байсан. Тэгээ тэдний стрессээ тайлах их олон аргатай гэж. Гэхдээ хамгийн төгөөмөл хэрэглэгдэх 3 арга байна. Тэр 3 аргын одоо хамгийн ихэнх нь одоо стресс буюу тэр ачаалал сэтгэл зүйн дарамтаа чөлөөлөх гэж архиудаг гинэ. Тэгээ архиудаг улс төрчдөд нэг том алдаа байдаг. Яагаад гэвэл архиныхаа ард найзалдаг, архиныхаа ард ажил ярьдаг, архиныхаа ард шийдвэр гаргахч оролддог учраас нөгөө эрүүл саруулаар асуудлыг шийдэж чаддаггүй. Тэндээсээ болоод маш их эрсэлүүрсэн одоо хариуцлагагүй шийдвэрүүдийг гаргадаг. Тэр нөхөрлөл нь заримдаа авилга болон маш буруу түншлийг бий болгодог. Тийм учраас улс төрчид болж өгвөл архины ширээний одоо архиар стрессээ тайлж архины ширээний ард ажил ярьж болохгүй гэдэг ийм зарчим байт юм байлаа. Хоёр дахь стрессээс тайлдаг арга нь бол ерөнхийдөө спорт. Тэгээ маш олон одоо улс төрчид гольфоор стрессээ тайлж юм байлаа. Гэхдээ энэ өөрөө нөгөө одоо баячуудын буюу одоо арай нэг дээгүүр зөндөө тэр ангийн сонирхдаг спорт байдаг учраас энэ нь өөрөө бас олон хүний дунд бол элитист гэж ярьдаг. Нөгөө нийгмээсээ олонхоосоо тасраа явцсан нэг бүлгийн төлөөлөл маягтай харагддаг учраас гольфоор одоо стрессээ тайлдаг улс төрчид бол ер нь бол иргэдтэй цуг алхадаг улс төрчид биш болдог шүү гэдэг шүүмжлэл их дагуулдаг юм байна. За 3 дахь нь бол спорт дотроо улс төрчдийн хувьд тэр дундаа ингээд энэ Европ болон Хойд Америкийн улс төрчдийн стрессээ тайлж хамгийн сонгодог арга нь буудлага юм байлээ. Тэгээд энэ чиглэлийн юм сонирхол үзүүл яасан гэдэг нэг сонирхол байсан. Хоёр дахь нь бүр хууль зүйн сайд байсан. Тэгээд хууль зүйн сайд хахад их хөгжилтэй сайдууд албан тушаал томилогдсон дараа бусад яамд хариуцж байгаа салбарын сайдууд дээр одоо харийн агентлагууд нэг ихтэй ингээд тийм нэг мөнгө аяг ч юм уу нэг том нүсэр жаацтай зургийг тавьчирж өгдөг юм байлээ. Тэгсэн чинь манай яамны агентлагууд чи ихэнх нэг тийм албаны хутга буу хоёр л авчирж өгсөн. Тэгээ тэрнээс хойш энэ ер нь дуурдаг юм уу гэдэг сонирхлоос холбогдоод энэ буудлагын спорт гэдэг зүйлийг нөгөөдгөө л стрессээ тайлах арга зам болгож нэг сонирхож үзсэн. Одоо ер нь хэдэн жил болчих вэ? Нэг 13 4 жилээс хойш гэхээр нэг баг 11 жил болчихлоо шүү дээ. Ийшээ дуу чимээ ихтэй ах шиг хэдүүлээ жоохон тийшээ яваад ярилцах уу? Та их сургуулийн танхимаас улс төрд орсон шүү дээ. Тэр үейлөө буцъя л да. Тэгээд яг их сургуулийн танхимд лекц уншдаг багш байжгаад улс төрийн халуун тоогоор жинхэнэ тоогоор орсон чинь танд хамгийн хүчтэй төрж исэн сэтгэл ямар мэдрэмж байсан бэ? Ер нь бол их сургуулийн танхим дотор байгаа ингээд мэдлэгийг, шинжилгээ ухааны ингээд дүгнэлтүүдийг, ололтуудыг одоо бодлого болгох хэрэгтэй. Тэр бодлого нь өөрөө ингээд энэ нийгэмд эерэг ямар нэгэн өөрчлөлтийг авчрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр өөрчлөлтийн төлөө орж ирэнгуут улс төрд орж ирэхээр юу болсон гэхээр улс төрд байгаа хүмүүсийн ихэнх нь энэ нийгэмд ямар нэгэн өөрчлөлт хий, тий. Эсвэл энэ нийгэмд ингээд одоо байгаа нэг хэвийн одоо таагүй, ашиггүй, иргэндээ эерэг бус байгаа нэг хэвийн байдал шүү дээ. Хэвийн байдал болчихсон ингээд юм байдаг штэ гэдэг нэг юм зөвтгөлтэй энэ нэг энгийнжсэн нөхцөл байдлыг шинэ хэвийн нөхцлөөр солих хэрэгтэй гэж бодхоосоо илүүтэйгээр ихэнх нь би яавал илүү өндөр албан тушаалд очих вэ? Би яавал илүү эрх мэдэлтэй байх уу? Эрх мэдэлтэй байхын тулд би яавал эрх мэдэлд хүрж болох тэр бүлгийн хэсэг байх уу гэдэг тийм бодол тээд юм байлээ. Тэгээ энэ өөрөө нэг талаасаа шийдвэр гаргахад хамгийн чухал үзүүлэлт байж магадгүй. Гэхдээ нөгөө шийдвэр гаргаж байгаа шийдвэр нь юу зориулсан бэ гэдэг нь тодорхойгүй байхад бол бас аюултай бүлэглэл үзэн шүү дээ. Яг үндсэндээ энэ чинь өөрөө фракц эсвэл одоо улс төрийн нам юм уу эсвэл зохион байгуулалтын бүлэг маф юм уу гэдгийг л одоо торгын одоо ирмэг дээр байгаа үзэл байхгүй. Тэгээд нэг багийн тоглогч байх,
багаараа нэг бодлогын төлөө явах. Ер нь бол ингээд энийг хийх ёстой шүү гэдэг итгэн үнэмшилтээр олонхийг цуглуулах гэдэг улс төрийн хувьд бол бас их чухал ажил юм байна гэдгийг одоо мэдэрсэн. Яг таны наад мэдрэмж одоо наад линз чинь одоо хэвээрээ байна уу? Мэдээж хэвээрээ. Яг бол ганцаараа хүн Монгол тийм үг гэдэг шүү дээ. Ганц хүн айл болохгүйгаа ганц мод гал болохгүй гэж нөгөө байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан улс төр өөрөө өсөг багийн тоглолт. Тэр баг өөрөө зөв бодолтой, зөв зохион байгуулалттай, эрхчлөвчтэй байвал итгэж үнэмшиж байгаа тэр бодлогоо хийхийг зорж байгаа тэр ажлаа гүйцэтгэж чадна. Баг байхгүй бол тэгээд нэг хүн гомдоол те гансраал нэг гонгонсон гэж ярьдаг те өөрийнхөө бүтээж хийж чадахгүй байгаа зүйлдээ ингээд нэг бол бусдыг буруутгаад нэг бол өөрийгөө буруутгаад суухаас өөр аргагүй тийм сонголт байгаа байхгүй. Тийм учраас баг байх хэрэгтэй. Гэхдээ багч нь юу байх хэрэгтэй? Зөв байх хэрэгтэй. Багч нь өөрөө юун дээр нэгдсэн байх хэрэгтэй гэхээр жижиг явцсан ашиг сонирхол эсвэл нэг хулгайн сэтэл дээр биш. Илүү нэг тийм үнд зүйл, зарчим, үзэл санааны одоо их үндэстээр нэгдсэн байх юм бол тэр баг зөв одоо өөрчлөлтийг хийж чадах. Улс төрийг зөв зарчим дээр авчрах. Энэ улс орныг бас нэг ядаж нэг үр хөвгтэй нэг ирээдүйд арай гайгүй ээлтэй зөв нийгэмд үлдээч гэдэг тэр бодлыг одоо бодит биелэл болгосон тийм цаг үеийн эхлэлийг авч чадах байх л та. Та хэр том багтай байна? Мэдээж хэрэг Арс нам өөрөө одоогоор улс төрийн хувьд бол энэ Монгол улсын хувьд бол хоёр том хүчний нэг нь. Гэхдээ энэ одоо хоёр том хүчний нэг нь гэж ярьж байгаа энэ нам дотор манай баг бол бас жижигдэхгүй баг. Тэмүжин гэдэг хүний ер нь улс төрд явж байгаа зорилго амбиц нь юу юм бэ? Над 3 зорилго байна. Би эхний нэг зорилгоо ингэж олж авсан юм. Одоо үндсэн хуулийн эцэг гэж ярьдаг Чимэд өгш байдаг штэ. Чимэд өгш намайг одоо оюутан байхад хичээл заадаг гэсэн юм. Тэгээ хичээл заахтаа юу гэж заадаг гэсэн хэрэг 1992 оны үндсэн хууль ийм зүйлийг илэрхийлж байгаа. Үзэл санаа нь ингэдэг. Ийм зарчмыг амьдрал биелүүлэх гэж оролдоно. Би энийг хийсэн гэж ярьдаг байсан. Би багш болсныхаа дараа оюутнуудаа хичээл зааж байхдаа Чимэд багш өөрийнхөө хичээл зааж байгаа хоёр дээр нэг том ялгаа олж харсан. Тэр нь юу байсан гэхээр би ийм байвал гоё, ийм байх ёстой юм биш үү гэж заадаг юм билээ. Тэгээд би лекцийн танхим их сургуулийн ханаас гадаа гарч одоо энэ миний зааж байгаа хичээлээс тис өөр байгаа нийгмийг өөрчлөхгүй бол би 30 жилийн дараа тэр танхим дотор бас л яг ийм байвал гоё, ийм байх ёстой штэ гэж заадаг хэвээрээ. Гэтэл гадаа гудамж яг тэр шинжлэх ухааны тэр одоо мэдлэгээс тис өөр зэрлэг нийгэм байж байвал маш их харамсалтай байхгүй юу. Тиймээс улс төрд орсон зорилго ердөө гадаа байгаа нийгмэл өөрийнхөө уншиж, мэдж, судалсан бусад улс оронд байгаа тэр нийгэмтэй ойртуулбал яасан бэ гэдэг нэг тийм зорилго байсан. Хоёрт миний салбарын одоо би ч өөр хуульч. Миний салбарын нэг онцлог штэ. Хууль гэдэг бол байгаагаас байх ёстой гэдэг чухал гэж үздэг. Амьдралд олонх нь ингэж бодож байгаа амьдрал угаасаа ийм штэ гэд хөтлөгдөхөөсөө илүүтэйгээр амьдрал ийм байх ёстой учраас бид ийшээ явах ёстой шиг гэж хөтлөхийг илүү чухалчилдаг тийм мэрэгжил багхгүй юу. Тийм учраас яагаад хууль зүйн салбар чинь ер нь ингээд нэг тийм бүгдийг хордог, гацаадаг, нураадаг, тэг хүнийг айлгадаг тийм салбар байх ёстой гэж. Энэ нэг социалист хуучин захиргаалтай аргаар нийгмийн удирдахсан хагас зэрэгцсэн тэр нийгмийн чинь үлдэгдэл чинь хуулийг юу болгоо өргөцсөн бэ гэхээр айд сүйдсийн бамбаа болгоо өргөцсөн биш үү. Хин нэг эрх мэдэлтний бусдыг ичээж дарамтлаж хянжахад зорилгоцол нэг тийм илд сэлэмшигл юм биш үү. Гэтэл чөлөөт хувийн нэг эрхчлөөн дээр үндэслэн чөлөөт нийгэм, арчилсан нийгэмд чинь хуульч өөр хөгжлийг одоо дэмжиж байх хэрэгтэй юм байна. Нөгөөтэйгөр ингээ хувийн эрхчлөөг одоо хамгаалагч байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь юу гэдгийг ингээд иргэд айцгүй аюулгүй амьдрахад тусалдаг хамгийн ойрхон нөхөр нь байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм учраас би хуульч мэргэжлийн хувьд энэ хуулийн уламжлалт хоцрогдсон тогтолцоог өөрчлөлтөд хувь нэмэр оруулах хэрэгтэй юм биш үү гэдэг ийм одоо нэг зорилго улс төр рүү зорилго болгож намайг төрсөн. Мэдээж 3 дахь маш чухал нэг зүйл бол энэ улс орноос би явахгүй миний хүүхдүүд энд амьдрна. Тийм учраас үр хүүхдээ үлдээх гэж байгаа нийгмийг нэг тийм одоо дахир дутуу мөрөөдлийг ингээ биелүүл мөрөөдлийн төлөө ингээ зүтгэхт нь аимшигтай олон саад даваатай. Чи одоо мөнгөгүй бол чи эрх мэдэлгүй бол чи танил талгүй бол хинч биш гэдэг ийм зэрлэг
бараг дунд 100-аас 700 энэ нийгэмд үлдээмээргүй шүү дээ. Тэгээ энэ ч өөрөө бас нэг том зорилго шүү дээ. Та улс төрд байхдаа өөрийнхөө хүсээгүй шийдвэрийг гаргаж байсан уу? Эсвэл гаргалцаж байсан уу? Маш ховор. Ямар тохиолдолд гаргалцаж байсан бэ? Миний хүсэхгүй байсан шийдвэр эсвэл хүсээгүй зүйлийн эсрэг байвал би ихэнхдээ ямар арга хэрэглэдэг вэ гэхээр тэмцэж оролдог. Байгаагийн шууд үннээр нь одоо шалдан дээр нь хэлэх гэж ирмэлцдэг. За хилээд нэмэргүй бол тэр шийдвэрээс одоо гарахгүй байх одоо ямар арга зам байна гэдэг тал дээр ингээ хүмүүстэй ярилцаж жоохон ингээд хүч цуглуулж сөрөх гэж оролддог. За гуравт нь бүр болохгүй ямар ч байсан би тэрний конфликт харагч байх ёсгүй гэж өөрөө хойш ухарч зайгаа авдаг. Тэгээ ийм л зарчимтай. Та ер нь хууль зүйн сайд хийжсэн хүмүүс дунд статистик харах юм бол хамгийн залууд орох уу? Мэдгүй байна. Магадгүй. Ер нь бол гэхдээ хууль зүйн сайд хийжсэн хүмүүсийн статистикийнхаа югаар хугацаагаар бол 2.5 гэдэг бол нэг тийм дундаж маягтай байх юм болов? Монголын улс төр одоо ингээ харахаар нэг тийм шонцонгийн тойрогт юм шиг орчлоо л да. Өндөр албан тушаал гарч ирсэн хүмүүс албан тушаалаасаа буусныхаа дараа шалгагддаг гих мэтчлэн. Тэгээ явж байгаа нийгэмд явж байгаа хамгийн хүчтэй мэдээллүүд нь тэр тухай мэдээллүүд байх жишээ нэ. Яагаад юм болчих вэ? Мэдээж хэрэг нийгэмгөө урагшлан нийгэм урагшлахад хууль гэдэг зүйл ямар нэгэн байдлаар ингээд амьлах гэж оролдоно. Хуулийг амьлуулж байгаа нөгөө сэтэл зорилго нь өөр өөр байж магадгүй те. Зарим хүмүүс шудраг үнэхээр шудраг одоо бодлоор хуулийг хэрэгжүүлэх гэж оролдож магадгүй. Зарим хүмүүс эрх мэдэлтэй болсон юм чи одоо би энэ хуулийг хайч чадал те өөр өрсөлдөж байгаа эсрэг ингээд чиглүүлээд жоохон тайраад ихлүүл яадгийн гэдэг бодлоорч хэрэгжүүлж магадгүй. Гэхдээ ямар сэтлэр байхаас үр шалтгаалаад хууль бол яадаг байх нь ямар нэгэн цаг үе дээр хин нэгэн дээр бол очдог. Тийм учраас улс төрчид эрх мэдэлтэй байгаа үе дээр нэг хоёр юмыг заавал хийх ёстой. Нэгдүгээр эрх мэдэлтэй байгаа үе дээр тогтолцоогоо эрүүл болох гэж оролдох ёстой. Хин нэгнийг хэлмэгдүүлдэггүй, хин нэгнийг зүгээр гудамжинд гараад иргэн болсон хойно те өш авч очдоггүй. Зүгээр л хууль ямар байх ёстой, эрүүл саруулаараа зүгээр бодит байдлаар ямар байх ёстой гэдэг тэр хэмжээнд нь ажилдаг тогтолцоог өв болгож үлдээх гэж зорих ёстой. Нэгдүгээрт нь. Хоёрт нь мэдээж хэрэг бүгд найрамдах төр буюу бидний сонгож авсан энэ засаглалын хэлбэр чинь хэнийг ч насан туршид нь албан тушаал дээр үлдээхгүй. Хизээ нэг цагт буун. Хизээ нэгэн цагт гудамжинд гараад жирийн иргэн болно. Жирийн иргэн болоход чинь албан тушаалд нь байх үед чи очиж чадахгүй байсан хууль бол яах вэ? Очиж л таараа. Тийм учраас иргэн байх үедээ ингээд нэр хүндтэй айдасгүй ямар нэгэн буруу зүйлийн одоо хийсэн гэдэг нэг юмны үзүүрт өлгөгдөхгүй байх хэмжээнд албан тушаалтай байхдаа өөрийгөө цэвэр жоохон хариуцлагатай муу бохоо юмнаас жоохон зайтай авч явж сурах хэрэгтэй. Эний чинь лидер гэж байгаа шүү дээ. Эний чинь цэвэр улс төрч гэж байгаа шүү дээ. Хэрэв бохир бүхэмдээ холдчиход эрх мэдлээрээ зөвхөн түүнийг халах бай, насан туршдаа халахлаад авч үлдэнэ гэж бодох юм бол бүгд найрамдах төр биш тэр бол хаан засаглалд өөрөө хаан байх ёстой хүний тухай яриа болж байгаа байхгүй юу? Бүгд найрамдах төрд бол хинч тийм байж чадахгүй гэсэн. Та хууль зүйн сайд байхдаа цагдаа нарын хувцсыг солихоос эхлээл тахрын алаа гэрч шогрогчийг хамгаалах тухай хууль гэх мэтчлэн реформ хийх гэж үзсэн шүү дээ. Тэгээд амжилттай болоогүй шалтгаан нь гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт би тэр салбар дээр байгаа нөхцөл байдлуудыг дүгнээд реформын төвшин шинжлэх байх гэж одоо найдсан. Тэгээд харамсалтай нь нөхцөл байдал тийм байгаагүй. Тэнд бол реформ гэхээс илүүтэйгээр эсрэгээр бүр трансформашн гэж ярьдаг. Реформоос давсан гүн гүнзгий өөрчлөлтүүд их чухал байсан байна лээ. Уул тэр төлөвлөгөөнд байсан боловч бид бол амжаагүй. Яг бол би хууль зүйн сайдыг 2.5 жил хийсэн шүү дээ. Хэрвээ надад ингээд яг энэ ардын намын шиг 8 жилийн хугацаа байсан бол доктортой засаглах боломжтой ядаж 4 жил байсан бол реформын тэр өөрчлөлтүүдийн ядаж нэг 50% нь бол үр дүнд хүрэх байсан баг. За нэг хоёрт нь түрүү би хэлсэн баг улс төр бол багийн тоглолт үзэл санаанд ингээ итгэдэг зарчмыг илүү чухал гэж үздэг тийм хүмүүс одоо нэг баг болоод нэг зорилгын төлөө ингээ алхахгүй бол худлаа юм байна гэдгийг амьдралаараа маш тодорхой ингээ харсан. Ардчилсан нам эрх мэдлээр хүрсний дараа
засгийн газар тэр дундаа ингээд засгийн газараас доодох агентлагуудын төвшөнд албан тушаал дээр Арслан намын нэрээр очсон мөртлөө Арслан намын үзэл санааны эсрэг өөрийнхөө хувийн зорилгын төлөө тий хуулийн салбар шинжлэх нь чухал биш би генерал болох одоо зорилготой энд ирсэн гэдэг ийм нэг атгах жижигхэн бодолтой хүмүүстэй нэг баг болно гэдэг бол ерөөсөө ингээд нэг тагнуул тэнтэй явсан бай гэдэг шиг тий бэлэн ард төвжлүүд үе төмөр зогсож байгаа байхгүй. Тийм учраас ямар шинтгэл бөөрнөөсөө хутга зоогдож байгаа үед бол уушаа явах ямар ч арга байхгүй. Тэгээ таны зориг мохсон уу? Тэр үедээ бол ингээд жоохон шантрах үе байсан. Өө энэ одоо би өөрийнхөө төлөө ерөөсөө яваагүй шүү дээ. Би өөртөө эндээс юу ч одоо нааж тий одоо авч үлдэхгүй шүү дээ. Энэ өөрөө зүгээр л энэ улсад оронд Арчилсан намын хувьд ингээд нэг легаси болоод үлдэн шүү дээ. Гэтэл яагаад ингээд энэ өөрчлөлтийн эсрэг ингээд нам дотор ингээд өөр бодолтой хүмүүс гарч ирээд тий зөвхөн одоо би аюу санаж байна. Тод санаж байна. Манай нэг одоо намайх арай гэж бид энэ эрх мэдэлтээр оргил дээр нь ингэж гарч ирж байхад чи яагаад эрх мэдэл задлаад байгаа юм? Яагаад бидний статус одоо ког идээд байгаа юм? Чи яагаад миний одоо хамаарал дотор байгаа эрх мэдлийг ийш тийш нь ингэж займчуулж алга болгоод байгаа гэж. Гэхдээ эрх мэдлийг задлах, эрх мэдлийн чиг үүрэгдэг оновчтой болгох, эргэн дээлтэй болгох гэдэг чинь Арслан намын зорилго юм уу? Эсвэл нэг хүн нэг эрх мэдлээ өрөөд гарчаад энэ бүгд минийх гэдэг нэг тийм насанд жоохон хүүхд хэлсэн дээр суугаад бүх хэлсэн дээр байгаа тоглоомыг хамж аваад өмнө оолж байгаа юм шиг ийм одоо хүүхдийн санаа гаргаж болохгүй шүү дээ. Тэгээ харамсалтай яг тийм зовлонд дор туулсан. Тэгээд гэхдээ тодорхой хугацааны дараа 10 жилийн дараа гэхэд маш олон хүмүүс одоо тэр үеийн реформ, тэр үеийн шинжилгээ бодлого чинь зөв байсан байна. Үнэхээр цагдаа иргэнжүүлэх хэрэгтэй байсан байна. Тэ одоо хардаа ганц цагдаа биш шүүмэн шийдвэр гүйцэтгэх, тагнуул, АТА гэх юмс энэ хуулийн байгууллагч бүгдээрээ генерал болох мөрөөдөлтөө хүмүүсийн одоо нисэж бууж яадаг үр болоо хөрчлээ штэ. Энэ байгууллагаар юу хийх вэ гэж зорхоос илүүтэйгээр би генерал болох мессен дээр очимоор байна гэдэг одоо ийм хүмүүсийн одоо мөрөөдлийн оргил болоо хөрчлээ. Хуулийн байгууллагуудын орой дээр ийм мөрөөдөлтэй хүмүүс ирээ сууж хахад над хуулийн байгууллагч бол дампуурхаас өөр аргагүй штэ гэж боддоор яг хэлж байгаа байхгүй. Одоо мөрдөх алба жишээ нь тэр үед маш их эсрүүцэлтэй тулж байсан. Мөрдөх албаны хуулийг татаж авсан дөрвөлжин хүртэл 16 оны хавар нь энэ хуулийг би өргөж чадахгүй нь өөрөө өргөчих үү гэж асууж ирсэн. Яагаад өргөж чадахгүй вэ гэхээр ардаа байгаа амбицтай өөрсдийг нэг төмсгөлөд авцсан хуулийн байгууллагуудын одоо тэр ашиг сонирхлыг давж гарч чадахгүй байгаа байхгүй. Нямбатар гарч хууль зүйн сайд хийгээл мөрдөх албаны хуулийг одоо батлуулах юмсан гэж хэлсэн. Чадаагүй. Энэхүү хоёр мөнгөнд мөрдөх албаны хуулийг батлуулмаар байна гэж хэлсэн. Одоо чадахгүй байна. Тэ? Тэгэхээр улс төрчдөөсөө давсан амбицтай хуулийн байгууллагатай болцсон. Парламентаас давсан засгийн газараас хүчтэй ийм хүмүүстэй байгаа нөхцөлд бол энэ засаглалыг яг үндсэндээ арчлын шугамар сонгосон улс төрчид бариагүй шүү дээ. Тэгэхээр одоо энийг яаж засах вэ? Парламент жоохон томорсон 126 болсон одоо барьцаалагдсан улс төрчид арай баг байх гэж найдаж байна. Нэг. Хоёрт нь ерөөсөө ийм өөрчлөлтийг хий гэж бодож байгаа бол аль нам нь үл шалтгаалаад намууд нэг байр суурин дээр ирэх хэвээр доктортой. Нэг нь ихлүүлсэн ч гэсэн тэрний юм учраас нураа гэхээсээ илүүтэйгээр явах хэвээр. Энэ бол урт хугацаанд Монгол улсад хуулийн засаглал хүний эрхийг хамгаалах хамгийн чухал хэрэгсэл учраас энэний төлөө бид бас зоригтой явах хэрэгтэй гэж хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол яг 16 оны шиг те Арслан намын одоо Тэмүүжингийн ихлүүлсэн бүх юм нураа гэдэг тийм хэрхэлтэй орж ирээ бүгдийг нь сүйтгэжээд дараа нь 20 оны сонгуулийнхын дараа за нэрээ шүүхийн харах тус байдалтай холбоотой шүүхийг арай нэг зөв ажилуулахын тулд энэ шүүхээс хэрэг буцаадыг чинь болиулах хэрэгтэй юм байна. Цагдаа өрөх төвд мөрдөх ажиллагаа гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох хэрэгтэй юм байна гэд дахиад 10 жилийн дараа ухаарч 10 жилийн дараа дахиж нөхөж хийж одоо энэ нэг хугацаа алддаг болох хэрэгтэй байхгүй. Ардчилсан нам бүтэн ардчлал гэдэг уулзалт хийгээд яваад байгаа те орон нутгуудаар хийгээд явж ирсэн. Одоо яагаад ардчлалыг бүтэн биш гэж томьёолж байгаа юм бэ? Та яг энгийн хүмүүсийн одоо санаж байгаа жишээгээр гэдэг юм үйл явдлаар тайлбарлаж өгөөч. Зөвхөн Арслан нам ингэж дүгнээгүй. Дотоод гадаад бүх судлаачид ийм дүгнэлтэнд хүрэж байна. Жишээ нь ингээд гаднаас арчлалын үзүүлэлтүүдээр үзэж байгаа авилгын индекс, хэвлийн эрхчлөө гэдэг олон үзүүлэлтээр манай улс чинь ингээд доошо бүр унаад байна шүү дээ. Тэрний гол шалтгаан юу вэ гэхээр энэ шилжилтчин бүрий хийдэг юм байна.
1990 оны үеэс эхлээд ингээд энэ чөлөөт нийгэм рүү шилжсэн таад. Тэгвэл ингээд 3 4 ингээд талбар дээр гэсэн үг. Улс төрийн талбар дээр олон урлагч үзэлдээр суурилсан, арчлал руу шилжсэн. Гэхдээ танаа одоо байгаа тогтолцооч юу болоо хөрчөө гэхээр сонгуульд дарангуул руу шилжих гээд байгаа юм шүү. Сонгуульд яваад байна. Гэхдээ нэг нам яагаад байна вэ? Хит олонхыг одоо аваад хүч төрсөн байдлаар асуудлыг шийдэж болж хүрээд байна шүү. За энэ чинь өөрөө бол улс төрийн тэнцвэр бол байхгүй байна. Улс төрийн тэнцвэр байхгүй ч шийдвэрүүд хүч төрүүлсэн байдлаар гарч байна. Хэрэгжүүлж байгаа аргууд нь бас хүчирхийлсэн байдалтай байгаад байна. Энэ чинь өөрөө иргэний байдлыг бол үгүй хийж байгаа гэсэн үг шүү. Хагас зэрэгцсэн, хагас дарангуулсан, хагас мухар сүсэгдсэн ийм нэг улс төрийн дэглэм тогтооход байгаа юм шүү. Яхаар гэрхаар биднээс төр шашин холдож эхэлж байна. Төрийн бүх үйл ажиллагаа ер нь хагас зэрэгцсэн байдал руу орж байна гэх мэтлээ. За хоёр дахь талбар дээр эдийн засгийн чинь ер нь хувийн хвшилт чинь шархчихлаа шүү. Хувийн өмчтөр суурилсан солилцоо баг байхгүй болох гэж байна. Төрийн өмчтөр суурилсан солилцоо буюу худалдаа 8 бизнес рүү орох гэж байна шүү. Ямар нэгэн бизнес эрхлэлтийг ингээ харахаар дараа дандаа төрийн өмчт компани дээр суурилсан эсвэл төсөв тойрсон даргын ашиг сонирхолтой бизнес тэр чинь ингээ томроод байна. Энд чинь өөрөө зах зээл чинь өөрөө бодит байдал дээр байхгүй болсон юм шүү. Зах зээл гэдэг тоглоом биш, төрийн их оролцоотой эдийн засгийн хуурилт яваад байна шүү. Үндсэндээ бол ингээд даргын бизнес явж байна. Төрийн өмчн дээр суурилж байна. Төрийн оролцоо хит хийдэж байна гэдэг ийм одоо бодлого яваад ирэхээр эн чинь арчил өөрөө ер нь гажижээ гэж харагдаж байгаа. Гурав дахь талбар одоо бүр сүүлийн энэ хоршоо байгуулж байгаа та харж байна те. Малчны хоршоо гэдэг. Тэгээ мэргэжлийн холбоодын тухай хууль гэдэг иймэрхүү хууль батаад ирсэн чинь иргэний нийгэм чинь гажуудчлаа. Хуурмаг иргэний нийгэм буюу уул нь иргэний нийгэм гэдэг чинь иргэдээс доороос үүсгэл санаачлагтай эвдэнэг хэрэгтээр суурилдаг бүтц шүү дээ. Гэтэл наадах чинь дандаа засгийн газар санаачлагтай байгуулад эхэллээ. Дандаа дарга нарын иргэний нийгэм өөрөө одоо ажиллаад эхэллээ. Яг гэвэл төсвөөс тендерүүд яваад мөнгөжж байна. Мөн одоо юу гэдэг нь дарга дээр түшгэлсэн учраас одоо улс төрийн дэмжлэгтэй төрийн шийдвэрийн ард ашиг сонирхлоо нууж чадчихжээ шүү гэж хэлээд байна. Гурав дахь, дөрөв дахь одоо хамгийн эмгэнэлтэй нь одоо хууль. Хуулийн байгууллага чинь бол бидээс ард тусаар ажиллах чадваргүй болсон. Хууль чинь бол одоо хүн бүхэн тэгшүүлэх одоо боломжгүй болсон. Дабл стандарт гэж ярьдаг ялгамжтай байдлыг гаарсан. Даргад наад хууль чинь бол үйлчлэхгүй, ирэнд бол хатуу байна шүү. Та нар хараарай, хэвлэлийн эрхчлэлэн дээр маш тодорхой хар. Даргын эсрэг шүүмжилсэн, тийм үзэл бодлыг дэмжсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл сэтгүүлчид яаж яанэ вэ? Ер нь шорон руу шууд ачигдж байна. Эрүүг эрг үүсгэж байна. Редакц, гэр орон, утас бүх юм дээр гүйцэтгэх ажил явагдаж байна. Ийм байхад арчилчин бол амилахгүй шүү дээ. Арчлын хамгийн чухал хэсэг ч одоо хүчил төрөгч болдог хэсэг чинь хэвлэлийн эрхчлөлөө шүү дээ. Гэтэл над хэвлэлийн эрхчлөлөө чинь улс төрч хуулийн систем хоёр яаж яанэ вэ? Хавсраад үгүй ичлээ шүү дээ гэдэг ийм одоо дүнлтийг хэлж штэ. Ингээд ирэхээр чи арчил өөрөө бүтэн одоо огт болоогүй гажуудсан, зэрэмдэглэгдсэн, тэгээд наймаалцсан. Одоо бүр 8-ны арчил гэдэг тийм ойлголт гараад ирсэн. Арчилын хамгийн чухал зарчмуудыг юунд худалдсан гэхээр мөнгө эрх мэдэл хоёрт худалдсан. Энэ худалдаа авалтын ард юу үүссэн гэхээр нэг талдаа дарангуул, нэг талдаа үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй хаалттай орчин үүсэж байгаа байхгүй. Одоо яг саяны таны хэлээд байгаа энэ ардчлал бүтэн биш байгааг, гажуудсан байгааг жирийн иргэн хүн одоо ямар хэмжүүрээр өөр дөрөө мэдэрч хэмжижээж болох юм бэ? Хамгийн энгийнээр. Хамгийн энгийнээр ямар нэгэн байдлаар одоо даргад таалагдахгүй эрх мэдэлтэнд одоо ашигтай биш тийм байр суурин дээр очисон иргэдийн бизнес дампуурж байна. Ажлын байрнаас шахаж хавчигдаж төрийн албанаас зайлуулагдаж байна. Ямар нэгэн байдлаар одоо иргэд дээрээ гэр бүл дээрээ одоо ингээд зүгээр хэвэн амьдрах тэр боломж нь яаж гэнэ вэ? Зогсож байна. Заримдаа бүр итгэмгүй. Би дөнгөж саяхан өрг эмэн дээр нэг ярилцлаганд орохдоо цагдаагийн албатай холбоотой мөрдөн байцах үйл ажиллагаатай холбоотой одоо нэг үг өгүүлэх хэлэхгүй юу. Тэгэхэд цагдаагийн нэг албан тушаалт надад ирээд та энтэйгээ холбоотой баримт сэлтийг надад гаргаж өгөх гэж байна. Яагаад гэж асуусан чинь хэрвээ баримт сэлт гаргаж өгөхгүй та цагдаагийн бие бүрэлдэхүүнээс уучлах хэрэгтэй гинэ. Юу гэсэн үг юм? Яахаараа төрд иргэнээсээ илүү эрхэм нэр төр бий болчихоо. Дигнити гэдэг ойлголт зөвхөн хүмүүн дигнити би хүнд яригддаг ойлголт байхгүй юу?
Гэтэл иргэний татвараар байгуулагддаг төр засагт яагаад иргэнээ биднээс уучлалтгүй гэдэг шаардах хэмжээнд одоо эрх мэдлэн данхаасан бас нөгөө талаараа ууваагүй ийм чиг хандлагатай болчихоо. Монгол Улсын эрүүгийн хуулийн дээр зөвхөн хүний нэр төр алдар хүнд хамгаалагддаг. Тэгснээс биш ямар нэгэн албан байгууллага тэр дотроо төрийн албан тушаалтны төрийн байгууллагын нэр төр алдар хүнд хамгаалагддаггүй. Байгууллагын гэдэг тэр үгэн дотор зөвхөн бизнесийн нэр төр яваа. Ардчилсан улсад байдаг хууль засагладаг улс орноос гажуутсан дарангуулагчийн нэр төр, дарангуулагчийн одоо аппарат гэж ярьдаг түүнийг хамгаалдаг тогтолцооныхын нэр төрийн тухай ойлголт зөвхөн фашизм, социализм хоёрт байсан. Яагаад Монгол улс фашист, социалист ийм үзэл санааны үзүүр хуулийн байгууллагуудад дамж гарч ирж байна. Энэ айгүй сонирхолтой кейс. Анх удаа нэг нам одоо дийлэн холонхын эрх мэдэл атгсан юм 8 жил өнгөрчин шүү дээ. Тасралтгүй 8 жил эрх мэдэл байсан. Энэ сонгуулийн үр дүн, энэ удаагийн сонгуулийн үр дүн яагаад чухал вэ? Ер нь нэг нам, нэг улс төрийн хүчин хэн байхаас үр шалтгаалаад хит олох байгаа нөхцөлд тэр хүмүүст шийдвэр гаргахад хамгийн ойр байдаг зүйл нь хүч, эрх мэдэл чадал. Хэн нэгнтэй ярилцах сонирхолгүй болдог, хэн нэгнийг сонсох хүсэлгүй болдог. Зүгээр л яагаад зүгээр хүчнтэй хийчихээ л да. Бидэнд хангалттай эрх мэдэл шүү дээ. Зүгээр айлгал дуугүй болгочихъя л да. Бидэнд хангалттай зэвсэг байна шүү дээ. Таалагдахгүй зүгээр наатаа тойргоос гаргал хайчих л да гэдэг ийм үг ярих энүүхэнд болдог. Тийм учраас улс төр дээр улс төрийн тэнцвэр гэдэг ойлголт бол ардчлалын хамгийн чухал үзүүлэлт. Буруу зүйл хийхэд нь түүнийг нь зогсоох чадах хэмжээний хүч, зөв зүйлийн төлөө явж байгаа түүнийг дэмжиж ажил хэрэг болох хэмжээний одоо нөлөө гэдэг бол улс төрийн тэнцвэрийн тухай ярьж байгаа. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн ар дээр улс төрийн тэнцвэр бол бий болох байх гэж найдаж байгаа. Улс төрийн тэнцвэр бий болоход 3 юм амилна. Тэрний нэг нь юу вэ гэхээр шударгаас. Шударгаас гэдэг зүйл зэвсэг хангиж байгаа газар бол шудраг хоолой дуу зүгээр л хумигддаг байхгүй юу? Хүчирхийл гарч байгаа газар бол хизээч шудраг дуу хоолой бодит бий болохгүй. Яриа хэлцэл ойлголцол явагдаад ирэхээр шудрагаас яадгүй босч ирж өндийж амилж энэ нь илүү шудраг штэ, энэ нь илүү чухал штэ, энэ нь илүү шинжилгээний хувьд, мэдлэгийн хувьд, бодит байдлын хувьд үнэн штэ гэж хэлэх боломж бий болдог. За хоёрт нь улс төрийн хүчний тэнцвэр бий болоод ирэхээр эдийн засаг 90 саруулаар хөгжих боломж бий болдог. Хэд эрх мэдлийн газар төвлөрөхөөр эдийн засагт төдий хэмжээний хүчтэй оролцоо орж ирдэг учраас бизнес эрхлэгчид ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд тэр эрх мэдэлтэй хэсэг рүү яадгүй нөгөө бизнесийнхээ өрмөг одоо өргөл барьц болж өгөхөөс өөр аргагүй байдалд ордог. Улс төрийн тэнцвэр үүсээд ирэхлэх юм бол тэнцвэртэй хүчнүүд нэг нэгэндээ яадгүй авилгын болон хулгайн хяналт тавиад эхэлдэг учраас бизнесийнхэн төрөөс айх айцгүй төрийн давд багтаагаар өмнөх ажлаа өмнөх бизнесээ цэцгэлүүлэх боломжтой болоод эхэлдэг. Тэгэхээр эдийн засаг илүү эрүүл явах боломжтой болно гэсэн үг. Гуравт нь хамгийн чухал зүйл иргэний байдал. Улс төрийн тэнцвэр бий болоод ирэхээр аль нэг намд таалагдаж, тал засаж тэр баригад бүдгийнх нь хэсэг болж иж үгээ хэлдэг иргэд байхгүй болно. Зүгээр л иргэн байгаа хувьд үгээ хэлэх боломжтой болж эхэлнэ. Иргэн байгаа хувьд одоо үзэл бодлоо хэвлэн нийтлэх боломжтой болж эхэлнэ. Хэвлийн эрхчлөө бодит байдал дээр дарга нарын үгийг биш хиний үгийг дамжуулах эрхчлөөтэй болж эхлэх үү? Иргэний байр суурь. Миний асуугаагүй тэгээд 55 одоо хариултаа таны заавал багтаамаар байгаа хүмүүсийг ойлгоосоо гэж хүсэж байгаа тийм зүйл байвал та хэлээч. Залуучуудад л илүү хэлмээр санагдаж байна. Одоо заримдаа нэг юм үг улс төрчдийн амс байн гардаг штэ. Залуучууд улс төрд ороод хэрэггүй. Залуучууд улс төрөөс хол бай. Та нарт ингээд одоо ингээд эрдэм мэдлэг авах гэж хичээ, өөрийгөө хөгжүүл, эсвэл бизнесээ босгох, заавал улс төртөө залуу байхдаа оролцолдод яах ингэж үгүй штэ. Монгол улс бол залуусын улс. Хүн амын чинь бараг 60, 80, 70% нь бараг хэд 40-оос доош насныхан штэ. Тийм учраас ер нь бол залуучууд яг энэ амьдарч байгаа цаг үеийнхээ эзэн байхгүй бол тэр цаг үеийг чинь өмнөх үе өөрийнхөө цаг үе болгоод ингээ хулгайлаад өмчлөд аваа явчихдаг. Тийм учраас залуу байгаа дээрээ дуулага гарга
залуу байхад хүн зоригтой байдаг. Залуу байхад хүн энэ нийгмийн муу муухай зүйлээс одоо шимэгчилж амьдрах тийм арга суралцаагүй байдаг. Тийм учраас хэн нэгэнд барьцаалагддаг бас үннийг эсвэл өөрийнхөө бодож байгаа бодлыг зоригтой хэлэх боломжтой байдаг. Тэгээ яг энэ зоригтой хэлэх боломжтой таагүй муу зүйл барьцаалагдаагүй байгаа дээрээ энэ нийгмийн өөрчлөлтийг хийх гэж оролдох ёстой. Оролцох ёстой. Арчил гэдэг бол хүн болгоны оролцоон дээр суурилж одоо хөгждөг тийм нийгэм. Хэн нэгэн оролцохгүй бол оролцоогүй хүмүүсийн ашиг сонирхол тэнд гээгддэг. Оролцоогүй хүмүүс байнга тэр нийгмийнхээ хохирч болж үлддэг. Тийм учраас сонгуульд энэ нийгмийн өөрчлөлтөнд оролцох ёстой. Оролцох юм бол ашиг сонирхол чинь тэр оролцоогоор дамжаад хангагдана, мөрөөдөлчин биелэх боломжтой болно. Энэ хот залуусын энэ нийгэм одоо ирээдүйн тэр үзэл бодол мөрөөдлийн орчин болж хувирна. Та Монгол хүний юунд итгэдэг вэ? Хоёр зүйлд итгэдэг. Нэг нь тийм уужуу, талбуу асуудлыг шууд ингээд нэг тийм ямаа омогтой богино хугацаанд яаруу 50 шийдэх биш. Нухацтай шийдэх гэж оролддог. Энэ зан чанар нь монголчуудыг хэрсүү байхад туслах болов гэд найддаг. Хоёр дахь нь би монгол хүний одоо бүр угаасаа байдаг тэр дотор байгаа мөн чанар эрхчлээний үзэл санаанд нөгөө хүний ирэхээр жаргахаар өөрийн ирэхээр зов гэж нөгөө өгдөг штэ. Нүүдэлчин маягтай сэтгүү бах л да. Ямар ч байсан ингээд нэг тийм өөрийнх нь сонголт, өөрийнх нь мөн чанар, өөрийнх нь амьдрал руу өнгийгөд ороод ирэхээр тэ гэр дотор нь орж ирж байгаа гадны хүнд тийм таагүй ханддаг. Эрхчлөөнд мань ингээд нэг орж ирж байгаа дур зорогт ингээд нэг тийм дотроос агдсхийж босч ирдэг. Тэр үзэл, тэр нэг амьдралын хэм маяг Монголыг бас нэг тийм эрхчлөөтэй тусгаар байх тусалдаг болов гэж боддог шүү дээ. Гой хариулт байна. Таны хамгийн сонсох дуртай 3 дуу ямар дуу бол? Яг орчин үеийн залуучуудын хипхоп дуунууд дотор байгаа үгүүд надад их сонирхолтой санагддаг шүү дээ. Жишээ нь? Жишээ нь үгүй. Одоо Жигийн сүүлийн 2 ч дуунууд дээр гарсан тэр нэг өөрөөхөө байх гэж оролддог. Тэ? Хэн нэгэн одоо нийгмийн олонх эсвэл эрх мэдэлтэн эсвэл мөнгөний тэ зузаан одоо хүний тархийг дарж унахаас тэ одоо албагүй штэ гэж зоригтой хэлдэг. Тэр үгүүд, тэр ярилцлага надад таалагддаг. Рокетбегийн бас нэг сүүлийн хэдэн дуу бас сонирхолтой. Угаасаа нэг өдрийн хаан гэдэг чинь бас сонирхолтой штэ. Олон өдөр боол шиг явхаа орондтой нэг өдөр эрхчлөөтэй явхад амьдралын үнцэн тэндээс илүү хүчтэй болох гэж байгаа утга агуулга гаргаж ирдэг дуу штэ. Сүүлд нь тэр одоо юу вэ? Нэг ялаатай дуу байна тий. Тэр бас сонирхолтой. Та өнөөдөр юу хийх төлөвлөгөөтэй байна? Уул өглөөний хурал зарлагдсан. Тэгээд тэр хурал хойшлоод одоо хурал руу явж байгаа царайтай. За баярлалаа. Таны төлөвлөгөөнд амжилт хүсье. За баярлалаа.